За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нээлт таарагийн энэ удаагийн хөтзөр дэлгэлт эхэлж байна. За юу ясаа энэ удаа хэвлээ их тийм сонин асуулт асуунаа. Би таны одоо амьдралын дараачийн том эргэлт хизээвэ? Бас яаж болох вэ? Тэгвэл дараачийн том эргэлтээ бас ингээ хурдлуулах, наашлуулахад бас юу нөлөөлөх вэ те? Тэрийг ер нь одоо үзэх болно. Юу гэдэг юм аа? Хувь тавилангаас ингээд хүнд орж ирэх тийм эргэлтүүд байгаа, сориллууд байгаа, бас болох ёстой үйл явдлууд байгаа. Тэрийг ингээд болох ёстой юм болдгоорой гэж байгаа. Зарим нь наашлуулж бас болдог. Үйл явдлыг жоохон хурдсан гэсэн үг. Яахан илүү тийм ачаал янз бүрд ордог. Гэтэ илүү зүү юм хурцдаг гэсэн байдгийг. За тэгвэл энэ одоо яаж болох вэ? Одоо харцгаая. Хөзөр дээр одоо сүүлийн цамхаг одоо савааны хөлөг батар савааны хатан гэсэн 3 үзэр байна. Эндээс аль одоо хөзөр нь одоо нүдэнд тусч ин те тэрийг ингээ сайхан сонгоод тэгэхээр одоо явчаарай. Чулуун хамаагүй шүү. За ингээ 3 2 1 сонгосон гэж найдаж байна. Эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань сүүлийн цамхаг. Яа за юу яасан зүгээр самзаалтгүй. Хөзрийг ажиглавал одоо зүгээр цамхаг сүрж штэ аянга бууцсан аянга цамхгийн эзэд болтой хүмүүс ингэ шатж өгч чинь тэр одоо тагтаач юу хийж явж байгаа юм тэр нүд одоо ямар маач гэж харж яваа юм те. За энэ нэг талаасаа бол их чанга хөзөр нөгөө талаас бол бас тийм ч муу хөзөр бол биш юм бидгээ. Нэгсэнд ийм бидгээ. Бурхан хүнд юу гэдгийг бурхан хүнээс 2 удаа асуудгийг. Зарим нэг удаа асуудгийг. Миний хөгшөө босохгүй байна, болохгүй байна, амьдралч нэг л явахгүй байна. Жохон тийм хүчээр өөрчлөлт нь орвол ямар вэ гэд. Тэгээ нөгөө хэлдэг болноо. Зүгээрээ гэд. Гүтээд дими биш үү гээл хавьд хаасан. Зүгээрээ гэд. 3 дахь тэгвэл наад чөтгөр наадга жохон юу яа. Янзын үз. Жох ажиллаар. Хөдөл чав гэд. Тэгвэл чөтгөр ийгээд. За одоохон ч юм жиггэн байхгүй болох нааганд байж байна. Жиггэн жиргэн мэдээгээд. Мөчөөр нь жиргэн гээд. Тэгээд нэгсэн амьдрал чинь жоохон тийм тогтворгүй болно, хэцүү үйл явдлууд болно, ядаргаатай үйл явдлууд ч гэсэн болд юм байгаамаа. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр ер нь энэ хөзрийг сонсон хүн давхар аяга болон одоо энэ хартаад дараач хөзрүүд нь аяга ба зоосны хөзөр байгаа хгүй юу? Та одоо байгаа амьдрал чинь нэгс аюу тийм жоохон ампрагит гацлан орсон байна. Суураар нэгж хүмүүстэй юутай тийм өөрчлөхгүй бол болохгүй нэг юм байгаад байна. Тэгээ аюу та зөөлөн учраас жоохон хүмүүс ашиглуулдаг. Тэгээ бас эргэн тойрч нэг бол сайн найз алга эсвэл зүгээр нэг тийм сайн зөвлөчих байнтай алга ментор алга тийм. Тэгээд жоохон явцгүй байгаа учраас жоохон зөв хүрээлттэй болох хэрэгтэй байна. Арай өөр газар очиж ажилланаар байна. Эсвэл арай өөр амьдралаар амьдрах хэрэгтэй байгаад байгаамаа. За тэнгууд гисэн хэрнээ та нөө зөөл учраас хүмүүс жоохон ашиглуулдаг ч юм уу. Эсвэл эндээ нөө дасан газрын даав зөөл ингээд дасан хөвттэй жоохон хөвтөд ирдэг ч юм уу. Тийм аяа ингээд үйл явдлууд болоод байгаа учраас та юу яагаад вэ? Ингээд байгаад байна. Тэгэхээр тахаар одоо амьдрал таныг одоо жоохон энэ яг ойрын хугацаанд үгүй гэдэг нь арай гарч ирэхгүй. Гэхдээ ямар ч жоохон таныг ер нь нэг юм савлуулчих гал үзээд. Яг нэг юм дөрвөн одоо хөлтэй сандлаар суусан байлаа гэсэн шууд хавирчих гал гэж гарч ирээд байна. Яг юу ядгийг. Таараа үзэр өөрөө 2 янз одоо тайлбарлагддаг. Одоо хувь тавилан ч гэсэн адилхан. Нэг бол заавал нэг юм зодуулж төлж одоо саяны замаар явна. Үгүй бол одоо энэ хөзөрч байгаа шүү дээ. Ингээ эргээ харахаар энэ зам байхгүй. Ингээд нэгэнт ийм хэцүү ингээ зодуулж төлсөн дараа биш эхнээс нь ухаарч ачээ. Ер нь өөртөө за одоо ингээд нэг зодуулж тийм хүнээ байхаас өмнө эвтэйхэн зам руу орчё тий. Нэг орчоо гэдэг чи одоо энэ Спинкс ч юм бол юу шүү дээ. Домог дээрээ одоо хүнээс асуулт асуугаад хариулж чадвал
одоо амьд үлдээгээд хариуцлагагүй барьж идэх. Яг тэрнтэй адилхан таныг бас ер нь эртнээс өөрийнхөө амьдралыг одоо өөрчилчээ. Айхтар усны тийм очруу тийм заавал нэг тийм туулах хэвээр зовлонтой хөв төлөв юм одоо байхгүй штэ. Энд дээр өөрөө орчооч гээ. Тэгээ заавал нэг юм одоо 90 оны стил, 80 90 оны стилээр одоо тийм сорон мөс дүүлжээж, эсвэл одоо гүбэр дүүлжээж, эсвэл одоо манусик байгуулахад бол тэгэл аав суран бус ээж бол ноутбукны цэнгэлж мэгчлэх байл босдог байсан юм. Заавал тэгүүлэн барин тэгж одоо ухаарах гэдэг юм уу гэдгийг одоо хэлж байна. Зүгээр эвтэйхэн маягаар таны амьдрал руу одоо эргэлтийн цэгээ зөвөр оруулах үе байна гэвэл байна. За харин эхний чангаанд ингэж чанга өнгөрцөлтэй дараа чигд аюу гоё. Нэгдүгürt энэ чулуу одоо кристалл бол гаднаа их тийм хар бараан юм шиг тийм бохирдмол цагаан юм шиг боловч доторх нь ингээд юм аюу цэвэрмэд гэхгүй юу. Юу гэсэн үг вэ гэхээр таны амьдрал ингээд ер нь өдийг хүртэл хугацаанд бас мяарсан, зовсон, зүдэрсэн, бас задуулахтаа задуулсан, хараалахтаа хараалуулсан ч гэсэн одоо суур чинь аюу ихтэй хэвээрээ байгаа. Тийм учраас одоо би бол baby, би бол эвдэрхий хүн гэдэг юм байхгүй. Эвдэрчээгүй, гайгүй. Тэрийг өөртөө жоохон ойлгож яваач. Заавал нэг юм өөрийгөө тийм дууссан хүнээр бодох шаардлага байхгүй. Хүн юу вэ? Би юу утсан 60 дал гарц хөгшин шууд нэг өөрийнхөө тэтгэврээ цуглуулж байгаа швэс хэлүүлнэ гэж явж байна гэдэг. Гоё байхгүй биш нь тэгнэ. Би бол бас 60 дал хүчээс хамаагүй бол амьдрал явна. Амьдрал одоос эхэлж байна гэл. Амьдрал 50-наас эхэлдэг, 60-наас эхэлдэг, 70-наас эхэлдэг, 80-наас эхэлдэг. Ер нь хүн хөдлөл эхэлнэ би бол зүгээр. Яг тэрэн шиг таны амьдралыг бас одооноос дахин эхлэх илүү гоё зүйл рүү явах, уян хатан байх одоо итгэл нь байна, чадвар нь байна. За юу. Тэр төлөөр явбал таны амьдралын илүү тийм зөөлөн бөгөөд зөв одоо эргэлт цикл одоо явах чинь шүү гэдэг үзэр одоо чулуу кристалл эхэлж байгаа юм. За харин хоёр дахь нь 3 аяга. За бодъё. Зөв төсөөлье. Та 2 найзтайгаа 3 ундран барьцсан. Тэгээд одоо ингэ сайхан өргөцсөн одоо тийм ингээд тулах гэ байж байгаа юм яхаа мэдх юм бол тулахч л байгаа юм байлгүй те. За юу болдог вүлээ? Сайхан найрган хүн чи яг миний анзаарсан шүү. Хоёулаа уух гоё ч гэсэн цөөлдөг. Гуруулаа гоё болдоггүй. Дөрвөлөө ихтэн тавлаа зодон болно. Яг тэгдэг учраас одоо таны нэгсэндээ жоохон юу байгаа чи таны амьдралын эргэлтийн цэг бас нэг үед эхэлнэ. Одоо тэр нь илүү өөрийгөө тийм зөв хүрээлэлд ороод илүү их олон зөв хүмүүстэй танилцаад өөртөө нэг юм юу ял та бодлоо. Сумын төвийн 3 хөгшний арай гайгүй сонгоод хэлээ ямар байлаа. Одоо хацаараа тийм одоо юу байх гэдэг юм. Айтайхан байх гэдэг юм. Тийм үстэй. Яг тэр шиг үйл явдал таны амьдрал болно. Харин аймаг руу яах вэ? Хот руу яах вэ? За тэгэхээр гадагшаа бол яах вэ? Хүний сонголт нэмэгдэнэ. Яг тэр шиг орчноо солио, зөв хүмүүстэй уулзраад бас тийм ингээ сайхан явбал илүү их тийм одоо гой боломжууд одоо бас гой үйл явдлууд бас зөндөө байна гэж байгаа юм. Нэгдүгээр. Хоёрдугаарт өөрийнхөө сэтгэл санаа бас ингээд өргөөд явбал нэгэсэндээ энийг ингээ 3 өдрийг харахаар юм байна. Таны аяг одоо тийм заавал төрүүлсэн шүү дээ. Ховь тавилангаас заавал таны нэг тийм зовоох гээд янзч үзэх гээд эсвэл даапалж байгаа юм шиг нэг тийм зовоох гэдэг тийм ховь тавилан юм бол алгаа. Харин нөгөө дуулсан дундаа өөрөө уярна гэдэг шиг та өөрийнхөө хамгийн том одоо өөрийгөө хөдлөхгүй байгаа хүн тэр одоо юу шүү дээ. Одоо амар идээд байгаа гидтэй гүзэтэй ингээд тийм хариунтай болоод байгаа хүн тэгээд өөрөө бурдах юм зү. Тэрнээс одоо гэх юм борхон багш намайг хариунтай болгох гэсэн юм байхгүй зү. Тэгснэ хойд байл нь одоо буруудад байвал яг тийм үйл явдал танд болоод байгаа юм. Та яг өөрийгөө ингээд тийм бас харах өнцгөөчлөөд айтайхан юм руугаа ороод эсвэл ухаараад ичнэ юу юм. Энэ хөзрийг сонгосон хүн та илүү тийм аяг гэж одоо мэдрэмжээ дагдаг төрлийн хүн байгаа байхгүй юу? Илүү тийм мэдрэмжээ дагдаг учраас та яг тийм өөрийгөө мэдрэмжэн дээр гоё мэдрээд за би бас ийм явах хэрэгтэй юм байна. Аз жаргалтай байх хэрэгтэй юм байна. Одоо бас өөрийгөө илүү тийм гоёор харах хэрэгтэй юм байна. Илүү гоёор бие авч явах хэрэгтэй юм байна гэдэгт сайхан явж байхад амьдрал бүр сайхан болдго юм аа. Тэгэхээр
хоёр дахь одоо гурав дахь одоо энэ өөрчлөлт бол та өөрийгөө бас тийм гоё сайхан хараад өсөлтөн байгаа нэг сайхан хараа явбал маш сайн одоо гоё өөрчлөлт ихлэл болох юм а гэдэг хөтөр ингээд гарч иж байна. За юу яа? Гурав дахь нь Зоосны хаан. Гэхдээ цаашаа харцсан байгаа юм гэж сайн аа. За Зоосны хаан бол юм байдаг юм. Таараа өдөр дундаад одоо хамгийн удаан, хамгийн залхуу, гэхдээ хамгийн доктортой хөдөр бол Зоосны хаан юм аа. Юу гэсэн одоо эн чинь таны амьдралын дараагийн эргэлт циклтэй яаж холбогдох вэ гэхээр юм байдаг юм. Одоо уг нь бол чинь нааша харж гараа одоо их тийм тайван дүлгэн байдаг. За таныг бол бас ер нь амьдралын өөрчлөлт чинь өөрийгөө хайрлах давхар том зургаар илүү тийм орлон талаас нь ямиг харахаас эхэлнэ гэж байгаа юм. Тэгэхдээ эн чинь цаашаа харцсан байгаа учраас юу юм? Ер нь энэ хүчийг сонгосон хүнтэй бас одоо байгаа амьдрал чинь хит усыг тийм материаллык зүйл дээр төвлөрөөд байгаа юм биш үсттэй. Одоо мөнгө санхүүл болж ял бусд нь гайгүй байгаа юм биш үсттэй тий. Наа чинь бас нэг тийм сайн зүйл бол бас биш шүү. Энэ чинь та нэг тийм нэг юмтай ийм юмтай байж миний ажил гоё болоо гэдэг юм байгаа байхгүй юу. Гэтэл чинь хүн юм чинь мөнгөтэй мөнгөгүй хайртай хайргүй одоо чинь ор хоронгүй юм чинь ажил гэдэг юм өөрөөр явуулах хэрэгтэй байхгүй юу. Тэрийг та заавал нэг ийм байхаар тийм байхаар гэхээр одоо дими. За юу. Тэрийг бас ингээд ухаарж иж таны амьдралын дараагийн өөрчлөлтийн хугарлын цэврөө бас та сайхан орно гэж байгаа юм. Бас нэг зүйл үйл юм байна. Жохон эрсдэлтэй үйл хий, зоригтой алхам хий, хит бас тийм сомол бурхан байгаад ах шаардлагагүй. Эн чинь одоо ер нь энэ хүсэж та одоо ингээд тайлбарт нь анзаарч байгаа бол юу вэ? Хит та нөгөө тийм комфорт бус 5 тухайн бүстэй 5 тухайн одоо хэсэгтээ гацсан байна. Жоо эрсдэлтэй алхам хий, яг өөрийгөө жоохон хайрал, давхар өөрийнхөө төлөө зүтгэх те. Заавал нэг юм хүний төлөө бурхан багш лугаа мэт байх ч бас тийм яг үннийг хэлэх заяа. Бурхан багш гэсэн нүгэлтэй дурах гэжтэй. Одоо юу лээ? Бурхан багш нэгээд нөгөө нэг одоо бурхан багш хэрвээ яг гэгэрэг байсан бол одоо гэгэрсэн учраас одоо эхнэр нь сингл мэн болоо гэж байна. Яг тэрнтэй адилхан хүн болгонд өөр гэсэн буруу юм байгаа. Гэтэл хичээх тусам та өөрийгөө улам хайдъя. Яг тэрнтэй адилхан зүгээр өөрийгөө сайхан хайрлаад яв, өөрийгөө бас халамжлаад яв, ажирлыг сайхан мэдрээ яв. За юу. Заавал нэг тийм бусдын төлөө бусдыг ингэж хайрлаа. Бусд нь л зүгээр байвал бусд нь яах вэ гэх юм бол танд зохихгүй байна. Үгүй, болохгүй. За юу. За одоо энэ дэр харин гаргалгааны наривчлсан хөдөлгөөр рүүгээ орцгоё. За ингээд гарч ирж байна дөө гэж байгаа ш. Техник нь одоо сэлэмний боол. Юу яа. Ер нь нэг юм та хүнийг ингээд ажралтай байх юм. Хүнийг бодоод өөрөө амьдралын жоохон тийм ерөнхий байгаад байгаа юм биш үү? Бодхор л асуудал шүү наачин бол. Тэгээд дээр нь ялангуяа чинь таны амьдралын одоо дараачийн цикл руу орох, дараачийн амьдрал руу орох юм хүн болгож чинь та өөрөө их тийм гоё юу баймаар байна. За тодорхой яг зөв тогтрууг нь тодорхой байлгамаар байна. Яг ийм зүйлээ би амьдралаа энийг ингэж хүсэж байна гэд. Яг би бүр гоё ийм өөрчлөлт болмоор байна гэдэг юм гоё. Тэгээд тэрийг яг тийм гоё удаан хийж явдаг тодорхой тогтвортой байж иж юу бол. Тэгээд хамгийн гол нь юу шүү. Би одоо 30 гарсан хүн, хөгшин хүн, 40 гарсан хүн, 50 гарсан хүн гэсэн байхгүй. Харин тэр тусмаа одоо юу хэвээр залуу хүний сэтгэлгээгээр миний үзэсгэлэнгээ одоо бол унаагүй. Би одоо ч сайхан би хаатай байгаа. Эмэгтэйчүүдэнд гоёыг өгөх бүхстэй байгаа. Эрчүүд нь сайхан болчмолчтой чахтайгаа байгаа гэж бодох хэвээр. Тэгэж сайхан өөрөөрөө бас тийм дараагийн амьдралын одоо эргэлтийн цэгээ яг өөрөө шийдмээр байна. Би хэлээд байгаа шүү. Хувь тавилангийн хөзрийг одоо алга байгаа учраас заавал нэг бүх юмыг одоо бурхантай, хувь тавилантай одоо юу штэ нэг тэний гараад өгдөг штэ.
Би үхрийн орд учраас ийм зөрүүд юм аа гэдэг. Солиорой зүгээр. Чи зөрүүд болохоос биш. Одоо чи үхрийн болохоор одоо зөрүүд биш юм аа. Яг тэрнтэй адилхан учрыг одоо байгаа өөрийнхөө амьдралаа тийм хувь тавилан эсвэл одоо нар сарны байрлал эсвэл одоо тухайн өдрийн зурлаг муурлахаар хэмжих юм байхгүй шүү гэдгийг одоо танд илүү харин тийм залуу хүний сэтгэлээр тийм чөлөөтэй одоо тийм жоохон бас амбицтай байгаарэ тэгжиж амьдралыг чинь хугарлаж айтайхан өөрчлөлтөн заа юу. Хоёр дахь нь яг явах замаа хинтээ гэж байна. Тэнтэй одоос хаашаа явах замаа өөрөө шийдээ. Том зургаар төлөвлөл том бай. За юу. Том бай зүгээр. Заавал нэг тийм бусдын заасан замаа эсвэл одоо ингэ бусд хүмүүс тийм штий гэхгүйгээр яг өөрийнхөө замаа өөрөө шийдээд том зургаар сайхан хараад ер нь явбал айгүй дээр юм аа гэдэг хөцөл одоо ингээд гарч иж байгаа юм аа. За тэгээ хардаа гоё үнэг одоо ирээдүйн сайн сайхан ингээд харцсан ингээд тайван сууж аваж гоё байгаа даа гэсэн маягийн. Тэрнтэй адилхан өөрийгөө бас ингээд яг хөгжүүлээ, гоё бай, амьдралын төлөө сайхан болгоё, энэ чинь өөрийгөө төвшин нэмий, надад өөр суурь байгаа штэ гэд яг тэгж өөрөөр итгэхэд юм сайн сайхан өөрөөс харж явах нь өөр чинь одоо их хэрэгтэй бөгөөд яг одоогийн нөхцөл маш тийм чухал юм шүү гэдэг хөтөл ингээд гарч байгаа юм аа. За бас нэг утга нь ийм байдгийн. Өөр чинь одоо тийм өөрөөсөө итгэлтэй байдлыг юунд олж авмаар. Гэл нэг юм би хөвшөрцөн би яатцээ гэсэн байхгүй. Энэ чинь юу штэ? Суур сайтай хүмүүс суур сайтай хүнтэйгээ л учирдгийг. Тэрнээс тийм сонин баачгнартайгаа л таардгийг. За юу. Тантай өг нь айгүй дажгүй хүмүүс таард юм шиг байна. Гэсэн хэрнээ та өөрийгөө бас тийм сонин хүнгээ хараад итгээ тэрэндээ тийм одоо итгэл үнэмшил аваа яваад байна. Болохгүй. Та суур сайтай дажгүй хүн. Тэрэндээ итгэж тэрийгээ бас ингээд болж исэн, чадж исэн зүйлс аюу тийм сайн явах хэрэгтэй. Хэр багийн хүн тань шиг бас амьдралаар амжихгүй гэдгээс бодж үзээрэй. Та бас хатуу хөтөд туулаад бас ирсэн үйл ирсэн ядажсан явсчаар л байгаа. За яа. За тэгээ явж идэм байжээ. Явсаар байжээ. 3 дахь өдөр нь. За дахиад сүрлийн замхаг. Яг одоо байгаа амьдралын хувьд та юу яа? Яг одоо байгаа хүний жоохон өөрчлөлт нэг лирикгүй руу ормоор байна. Энэ чинь нэг хэсэг та яг одоо байгаа хүнийхээ тийм бүрээр яг амьдрахад одоо болохгүй юм бол байгаагүй. Болж исэн. Хийгээд үр дүнтэй өөрчлөлтсөн бас тий сайхан юмнууд ингээ болоод ингээ явж ижээ болжээ баяр хүргэе. Гэхдээ энэ чинь хүн үргэлж нэг янзаараа байдгүй. Хүлэг үргэлж хурдан байдгүй. Яг тэрнтэй адилхан таны амьдрал гэсэн бас одоо өөрчлөлтийн зам руугаа өөрчлөлтийн одоо тийм жимрүүгээ орж явнаа. Ийм нөхцөл та бас нэг тийм одоо байгаа шиг тийм одоо 40-50 жилийн одоо байна гэж байхгүй. Тэгэхээр таны өөрсдийн цаг бол эхэлсэн байгаад байна. Гэтэл та өөрөө тэрэндээ нэг л тийм хайн, хөшүүн, хандаад байгаа юм биш үү, тэ? Тэр талаар ер нь жоохон бодож үзвэл яасан юм бэ гэдэг хөзөр одоо ингээд гарч байгаа юм аа. За яах вэ ингээд явж идэм байж тэ? Одоо бас ингээд амьдрал явж байгаа хүмүүс шүү дээ. Гэтэл чинь одоо юу гэдгийг таныг жоо яалтчгүй нэг тийм дотор хүний талаасаа одоо суураараа тийм өөрчлөлтөл одоо айгүй тийм гой руу орно гэж гарч иж байна. За харин одоо юу яа? Одоо таны амьдралын ойрын эргэлтийн цикл одоо яаж ингэ өөрийнхөө амьдралыг бүрэн гоё эргүүлэх вэ? Яаж ингэ зөвлөл эргэлж рүү орох вэ гэдэгт оргол зүйлс юу зөвлөсөн байна? Харцгаая. За эхнийх нь family буюу гэр бүл. За юу яана? Та ганцаараа яг үнийг хэлэхэд бас нэг айхтар юм хол яваад өөрчлөлтөнд ороод пам гэдэг яг үнийг явж чадахгүй нэ. Зөв шударгаал хэлэхэд бол юу яая? Яг тийм зөв хүмүүсийг олъё, гэр бүлээрээ хичээцгээе. Нэг хамт ингэдэг штэ.
Хурдын явъя гэвэл ганцаараа яв. Олуулаа яв одоо тийм хол явъя гэвэл олуулаа яв гэдэг үлээ. Яг тийм үг танд орж ирээд байна. Үнэхээр та ингэ гоё тийм хол чөлөөтэй одоо тийм сайн ингээд дажгүй зам руу явъя гэж байгаа бол хүрээлээ тэлмээр байна. Өөрөөхөө зам тэлмээр байна. Давхар гэр бүл мүлээрээ ингэ сайхан тийм гоё халуун дулаан дотн тийм гоё уур амьсгалыг бүрдүүлж юмдыг хийж явах хэрэгтэй байна гэдэг хөзөр энд ингээд гарч иж байгаа юм аа. Хоёр дахь нь leadership. Ер нь нэг юм бурхан багш хүнийг нэг тийм харахгүй шүү. Тэгвэл ямар нэг ингэ тийм бурхан багш намудаа ингэ хэлвэл би хийнэ ч юм уу те. ертөнцийн эзэн надад заавал би хийнэ гэсэн юм байхгүй шүү. Зүгээр л өөртөө цаага итгэл өөрөөхөө тийм толгоо хардлогоо дагаал яв. Ер нь хөзөр гэлтэхгүй дашрам дуртад таны амьдрал тохиолж байсан тийм хамгийн тийм дажгүй айтайхан үйл явдлууд дандаа таныг тийм зоригтой хичээнгүй тийм үеч нь болсон байгаа. Тэгэхээр заавал нэг тийм би өөрийгөө одоо яах ихгүй шууд ингээд зоригтой одоо би ингэн би тэгнэ энийг болгон бүтээн дайрна гээл сайхан зоригтой явчураа заяа. За бас нэг юм харъя. Нөө зориг дагаж яз гэдэг үг байдаг штэ. Таныг бол их л сайн дагаж явд юм шиг байна заяа. За харин амьдралаа ингээд дараачийн эргэлтийн зөв рүү амьдралаа айтайхаа өөрчлөхөд юу болохгүй вэ? Харъя. За тэр яг нөгөө эсэргээр нь гэдэг шиг л. Тэгэл яг нэг юм ажлын мөр шиг ямарваа нэг юмны тийм одоо дугуй эргэж шуурах шиг амьдраад байвал яг үнийг хэлээ. Одоо 32 тай байна уу? 42 хүрнэ үү? 50 гарна уу? Ач зээгээ үзнэ үү? Ямар ч ялгаагүй. Гээл нэг юм юу гэдэг штэ. Хаа газар нэг юм байж байгаа нэг юм өндөр ээж үрээд штэ. Насаараа хитэн үний төлөө нэг тийм хүүхдүүд төлөө хүмүүс л танихгүй төлөө зүтгэсээр байгаа нэг тийм одоо нүүр нөрчийдсэн тийм хөгшин байна. Яг уу деваж нь газар авах юм уу деваж нь машин барих хэмжээний тийм буянтай байх. Гэхдээ яг бод тэмдэглэл босхгүй шүү дээ. Яг үнийг хэлэхэд бол энэ чинь балансаа барьж явах хэрэгтэй үстэй. Одоо байгаа амьдралаа ч гэсэн айтайхан байна. Буйнаач хийн цааш дараа амьдралаа ч гэсэн бас гоё байна. Буйнаач хийгээд явах хэрэгтэй үстэй. Тэгэхээр яг одоо өслөл өстой цэвэр нөөнийг юу явах хэвээр ийм нэг юм байж болохгүй шүү гэдэг үзэр бодож байгаа юм. Хоёрдугаарт одоо өөртөө өөрчлөлтийг хийх зориг гаргаж өгмөр байна. Гээл нэг юм яваад байвал яваа л гэдэг нэг тийм заваарсан юм бол яг өөр чинь үнэхээр зохихгүй байна. Тэгээд өөрчлөгдөе гэхээр та өөртөө бас тийм юу өгсөн юм шүү. Одоо шалтгаан өгсөн. Өөрсөж болдгомаа. Болгоо минийхөө боовчин сончтой гэдэг шиг тийм. Тэр нэг юм ингээд өөртөө жоохон бас одоо итгэл үнэмшил өгсөн байна. Наа чин бол маш буруу юм шүү гэдгийг одоо энэ хөзөр хэлж байна. За ингээ эхний хөзөр маань дууслаа. Хөзөр дэлгэрэн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээд subscribe-аарай. Мөн donation бол маш баярлах болно. За тэгээ мөн та гүрийн утган дээр юу хийх хүсэж байна? Ямар хөө зорилготой байна те? Юуны төлөө тэмүүлж гэдгээ бичээ явуул тэр чинь төлөө сайхан манифест хийгээд залбирлуудад өрөөлөх болно. Тэгээд ташрам дуртахад байнгын стресстэй, байнгын тийм төвөгтэй ядраатай байгаа бол та бүхэн одоо энерги зэрлэг оргол давсан юм хэрэглээд үзээрэй. Үнэхээр ингээд хүмүүс аюу айтайхан гоё одоо юу мэдрэмж аваа, сайхан болоод одоо аюу сайхан энергийн цэвэрлэгдээд нойр сайхан амартлаа гэдэг аюу сайхан хамстай байд юм шүү. Та бүхнээс хэрэгтэй бол биш найдаж байна. За тэгээд ташрам дуртахад өөрчлөлт танд бол хувь тавилангийн алга. Тэгэхээр та яаж өөрсдөө яах гэдэг чинь тань хамаатай шүү. За ингээд дараачийн хоёр дахь хөзөрлөвгөө орцгоё. За хоёр дахь хөзөр маань Савааны одоо Хөрлөг Баатар. За хөзрийг ажиглавал Нэгэн Баатар эр одоо хоёр болготой одоо нэг цагаан мөрөнгө унцсан тавих гэж штэ. За ийм байна. Энэ хөдрийг сонгосон хүн та яг нүгүү ярихад жоохон хэмэрл ундаа ууг нь бол амар дажгүй тийм хүч сайтай, чалах сайтай гэдэг шиг тийм амар лаг байсан асан өнгөрсөн цаг дээр.
Одоо нэг л явдгүй. Ер нь нэг юм жоохон зөөлрсөн, хэмэр дундаас сул болцсон, тийм сонирн байгаад байна. Ингэнэ. Одоо тэг хажуудлын 3 хөзрүүдийг хараад байхаар одоо юу байгаад байна? Айхтар тийм хувь тавилангийн хөзөр бол алга. Гэхдээ одоо юу гэдгийг очрууны тийм очихсан гэсэн бол алга. Гэхдээ нэг юм сорилын хөзөр бол байгаад байна. 4 саваа гэдэг бол юм байдгийг. Нэг газар очоод тэрэндээ одоо очоод хүрчээд нэгсэндээ амьдралаас өгж байгаа сорил морилыг давж туулчаад тэгээд тэрэндээ бөм баяраа гэдэг болж хөзрөхгүй юу. За энэний юутай холбоор юм байна. Та өөрийгөө өөрчилж ээж одоо яг нэг юм амьдралаас өгж байгаа сорилыг давн туулж ээж таны юу шүү, энэ таны хувь тавилан шүү. Энэ сорилыг буюу энэ зүйлсээ давн туулж ээж одоо давж ээж та юу яана? Яг айтайхан амьдрал руугаа орно. Ингээд дараа чинь илүү тийм гоё цикл чинь ингээд эргэлтийн бүс чинь орж ирнэ гэж байгаа юм. За харин яаж давах уу? Юу давах уу? Хэнийг давах уу? Одоо юунд давах уу те? Ингэн одоо ер нь нэг юм жоохон өөрийгөө хамгаалдаг, өөрийгөө мөрдөг, одоо тийм жоохон дайчин, хуучин шиг тийм зоригтой шийдэмгээ те. Ер нь нэг юм тийм удаадгүй, ер нь газ түс шанагаа явцдаг. Тийм өрөөгөө тийм хүн одоо босож орж ирвэл илүү тийм дайжгүй байна. Тэгэж тийм болохоор гэдэг юм гарч иж байгаа юм. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ чинь хувь тавилангаас таныг юу гэдэг штэ. Энэ ямыг яаж иж яагаад арга нь хамаагүй зүгээр ав гэж аахгүй юу? Арга марга яаж авах уу? Юу авах уу? Хинээс авах уу? Хаанаас авах уу те? Хулгайлж авах уу? Гууж авах уу хамаагүй. Аргыг олвол бэрхийг давд юм аа. Тэгэхээр бэрхийг яаж иж яагаад аваа гэдэг юм. Агчил та энэ дэр жоохон тийм зөөлдөд байгаа юм шүү. Хит эсвэл бохон багшийн ариун гайхав шиг хайгаад байгаа юм те. Яг тийм маягаар байна. Тэрний орчууд өөрөө одоо харгын олоо шууд бэрхшээлийг даваад ингээд тустас хийж явсан явж байж таны амьдрал тийм өөрчлөлтийн тал руугаа бас орно. Ялангуяа энэ юу юм? Одоо хайр дурлал болон хүнтэй харилцах тал дээр бас ажил төрөл бүтээх тал дээр тэгж байгаа юм шүү. Эдийг үзэр гарч иж байгаа юм. Нэгт. За нэг нь хоёрт нь за гуравдугаарт ер нь одоо шинэ юмыг илүү тийм торшиж үзчихээж одоо ингээл байнга одоо юу өстэй 3-7 хоног дараалаад ногоотой шүлэгдүүл өстэй өөдөх байхаа. 1000 ногоо юу байсан ч гэсэн гоё хийдэг байсан ч гэсэн. Яг тэрнтэй адилхан таны одоо амьдралын энерги юу ихгүй юу? Гал ихгүй юу? Тэгэхээр үргэлж ингээд нэг тийм шинжлэгдээд үргэлж ингээд нэг юм өөрөм хийгээд үргэлж өөрсдөө тийм гоё дүрлзэл явж явах хэрэгтэй. Яг мэдээж амархгүй байгаа. Тэгэхгүй ингээд нэг юм байж үж байгаа нэг юм арт шиг уугаад авах бол таны амьдралаас устдыг тийм ер нь шүү. Зохихгүй байгаад байна. За юу. Тэгэхээр одоо юм байна. Дайжгүй замаараа яв зоригтой бай. Тэгж байж таны амьдрал дараагийн цикл рүү орж илүү айтайхан одоо өөрчлөлт рүүгээ бол орно гэдэг хөзөр одоо ингээд бууж байгаа юм аа. За юу ярлаа. Эхнийх нь за өөрчлөлт юм байжээ. Болж ин хамаалга. Тэгэнгүүт бас нэг юм байгаа. Ер нь жоохон дөрөнгөө сөүлт нь хэлэхэд дөрөнгөө тоглоорой. Яг өөрчлөлтийг хийвэл хийсэн шиг хийгээрэй. Заавал нэг юм зарим зүйл ингээм мөнгөийг одоо яах хэвээр гэхгүйгээр чинь юу гэдэг вэ? Мөнгөийг үржиж олдог гэдэг үстэй. Яг тэрийг сайн ойлгож үзэрэй гэдэг өдөр гарч иж байгаа юм аа. За хоёр дахь нь 7 сэлэм. За хөзрийг ажиглавал нэгэн хулгай сэлэм болгол авж байна. За өөр байхгүй шүү дээ. Яжих шөнөөр юу гэсэн үг вэ гэхээр холдох ёстой юмнаас ер нь жоохон холдож сураач. Одоо улаан цай хүний худлаа ярьсан юм бас нэг тийм хоос найдвар итгэдэг ч юм уу. Одоо юу юм л та. Нар баруунаас манднаа гэдэг бас нэр тийм ч юм эсвэл нэг тийм худлаа нэрээ физикийн хуулиар ч юм эсвэл одоо 5000 жилийн удаа гэдэг нэг юм худлаа юмд итгэх гэдэг юм биш үү гэдэг юм гарч ирж байна. Нэгс нь жоохон хашир нэгдүгürt бол ер нь өөрийгөө тийм одоо хит мэдрэмж юм уу одоо юугаар дайчин сэтгэлээр биш
яг логик сэтгэлгээ логик хандлагаар яах вэ, ийх үү, яаж амьдрах вэ? Эндээс одоо байгаа миний амьдралаас авах юм юу байна, хаях юм юу байна, холдох юм юу байна те? Би юунаас холдох, юутайгаа ойртох гэдгээ маш сайн бодсны үндсэн дээрээс та илүү тийм одоо амьдрал нь зөв тал руу өөрчлөгдөх юм аа гэдэг хөзөр ингээд гарч иж байгаа юм аа. За яг хөө ингээд явж иж болж юм те. Давхар жоохон толгой ажиллаж ямар юм. Ичин бодтоо хулгай хийх нэг чинь зориг дээр нэмээд бас аюу сайн мэдрэмж бас толгоос ажиллаж байгаа штэ. Яг тэр шиг танд бас одоо юу гэдгийг дөрмийн бус тоглолт заримдаа үнэхээр хэрэг болдгийм байна. Гээл нэг юм одоо бурхны аливын шав одоо тийм гэгэрлийн төвшин байхгүй бол яг хөө ерөнхийдөө байдажгүйч гэсэн хайр яг нэг тийм бүрэн өөрчлөлт нэг тийм зохицохгүй байгаад байна. За юу. Тэгэхээр яаж зохицуулах гэхээр дөрмийн бус тоглолт жоохон хий, баг зэргийн тийм жоохон зарил гарга, хурдтай бай, хүмүүс жоохон тийм одоо ажил төрлөө жоохон бүтээж байгаа бол үр дүн чухал шүү. Тэгэхгүй бол яадаг гэвэл таны эргэн тойронд байгаа хүмүүс бас тийм жоохон тийм залжин новчнууд байгаа юм биш үстэй гэдэг юм байгаа юм. За тэгээд 7 сэлвний бас нэг гой утга байдаг юм. Ер нь холдох ёстой хүн байвал тэгэл холд. Заавал нэг тийм одоо буруу эрийг засвал хэвдэлээ. Зассан хүн түүний засч авах шиг сайн байдаг байх гэдэг. Гэхдээ өөрөө витамин засварч нь уу? Козо засвар уу те? Эсвэл одоо ойдолч нь уу? Юу солиороод байгаа гэдэг чинь яагаад вэ? Зүгээр юу яа? Нэгэнт хүн бүтэхгүй гэдгийг мэдсэн бол тэгэл жоо орхичих. Одоо ээж нь засч байгаа юм та засах ч одоо ямар юм ихэд ядлаа байгаад одоо. Тийм үстэй. Тэрнтэй адилхан одоо юу гэдгийг өөрөө өөртөө хэрэгцээгүй тийм хариуцлагыг одоо авахгүй байж иж таны амьдрал бас дараагийн тийм том ихтэй илүү зөв эргэлт рүүгээ бас орох юм шүү гэдэг хөзөр ингээ гарч иж байгаа юм аа. За юу вэ? 3 дахь нь. За энэ бол их гоё үзэр байгаа юм аа. 4 сэлэм. Гэхдээ 4 сава. Одоо хөзрийг ажиглавал одоо нэгэн хосууд их гоё яд жаргалтай ингээ юм төвлөлээд одоо нэгсэндээ энэ бол хорин болж байгаа үйл явдал юм байлээ шүү. За энэ одоо юу гэсэн үг вэ гэж байгаа штэ. Одоо таны ингээ амьдралыг ингээ хараад үзье. Аюу сайхан бодоод үзье. Юу яана? Зөв хүмүүстэйгээ учирж ээж. Зөв хүмүүстийг олж ээж. Тэ? Давхар одоо тогтвортой илүү тийм амьдралаа их тийм гоё тогтвортой болгож ээж. Тэгэхгүй бол таны амьдрал танаас бусдад ер нь тогтворгүй л байгаа юм биш үү бас гарч ирээд байгаа шүү. Тэгээд бусад зүйлсийг та тогтвортой болгож ээж одоо юу гэдгийг тэгээд яг өөрөөрөө тийм тав тухын айтайхан сэтгэл зүйн хувьд сэтгэл зүйн хувьд тав тухын бүстэй орж иж таны амьдралыг тийм зөв тал руугаа илүү айтайхан болж өөрчлөлтийн үйл явдлууд болно гэдэг хөзөр одоос ингээ гарч иж байна. Ингээл яваалаа. Явсаран байгаад нэг юм үхжээ гэдэг юм болмоор байх хэвээр. Гүрээсээр байгаад ард аюуш. Юу лээ? Чөлөөлтөнд чинь нүг аюуш үлөө. Бас нэг 10 хэд бодууллаа гэдэг шиг. Өөрөө аюуш биш штэ. Одоо чөлөөлөлт 40 оны чөлөөлөлттэй биш штэ хөө. Заавал тийм бас нэг тийм Японы цэргийн дэс тийм буудуулны дайраад шаардлага байхгүй штэ. Зөв хүнтэйгээ тэгэл юм айтайхан доктортой орчин таавал өсөн дэвжих, ялан дэвжих аюул сайхан боломж зөндөө байна. Гэтэл та тэрэн дээр их тийм би ийм байх хэрэгтэй, би ингэн тийм гэдэг хахад тийм танилыг тийм зогсож байгаа юм бол алга. За тэгээд бас нэг зүйл гэвэл одоо хэрвээ танд хүнтэй бас тийм үргэлж байгаа гол нь зөв хүн шүү. Буруу хүнээс холдох хэрэгтэй. Харин зөв хүн гэж үзсэн тийм хүн байвал тэрнийг одоо өөрөө юу яа? Гардан үйлдэл хийгээд тэр харилцаагаа баталгаажуул. Одоо яг өөрөө ингээд тийм гоё нийлий барь эсвэл бүр хой дотн болыг нэг гэрт орож юм уу гэд жоохон санаачлагтай байгаа юм хийгээрэй гэдэг хөзөр гарч байгаа. Ер нь савааны талын хөзөр бол их тийм дайчин бай, юмыг ингэдэг гэдгээр бол аюу ордог юм шүү. Тийм учраас ер нь тийм одоо юу гэдгийг өөрөө чинь нөлөөлсөн хамааралтай, ад жаргалтай хүрэх эсвэл амьдралаа өөрчлөх зүйлсүүдийг бол сайхан өөрчил, дайраад орцаа юу. Бүх юм аюу сайхан болно.
Харин өөрөөс чи хамааралгүй юм сайхан залбир. За яг хөө ингээд залбирдсан байж бурхан минь гэж. Юу яана? Одоо бусд нь яах юм? Тэ? Бас ингээд амьдралын цикл ингээд явж байхад бас нэг юм анхаарах зүйл гэвэл таны санхүүгээр ер нь жоохон тийм тогтвортой байлгах, хүнийг зөв юмыг дэмжих, тэ? Нэгэсэндээ таны амьдрал тогтвортой байх тусам сайхан явна шүү. Эргэн тойрны хүмүүс нь тогтворгүй байх тусам явахгүй шүү. Санхүүч гэсэн адилхан шүү гэдэг хөзөр одоо ингээд энэ дэр бууж ирж байгаа юм байна. За харин юу яа? Товчхондоо одоо таны амьдралын одоо хугарлын буюу өөрсдөө одоо юунаас яаж эхлэх вэ гэхээр яаж болох вэ гэхээр та өөрөө чинь танаас эхэлнэ. Хувь төлөв байгааг бол багтаа нэг тийм одоо гаранаас барай гэсэн цэг рүү одоо тийм бартаат замын одоо марш гүйлтээр одоо явж иж одоо тийм шавар шахатай хутгаж туулж одоо туулах юм туулж таны амьдрал илүү гоё болно. Тэгэхээр тэрийг туулаарай. Давхар найз гэсэн нэртэй пайдуулсан гайнуудаас ер нь холдоорой. Эсвэл найзууд байхгүй бол атайхан хүмүүстэй сайн нийлээрэй заяа. Нэгсэндээ зөв хүрээллийн үүсэх тогтвортой байдал бол зөв ингээд танд зөв юм зөвлөдөг хүнтэй байж таны амьдрал илүү гоё болно гэдэг хөзөр бууж байгаа юм аа. За одоо гаргалгааны нарийнчлал руу орцгоё. За их сонио өдөр буусаа. Гэхдээ үнэнлээ гэдэг шиг. За эхний гаргалгааны хөзөр маань чөтгөр шүглсэн түүнийг март гэж ийм байгаа юм. Нэг юмыг ойлгох заяа. Та яг үнэндээ нэг гаргасан алдаа аюу олон давтаад яваад байгаа юм шүү. Жохон тэр талаар ер нь бодж үзвэл ямар вэ хөө? Энд чинь хүний амьдрал чинь те энэ чинь нэг юм санхүү дээр л дан стажгүй болно гэсэн үг шүү дээ. Давхар одоо юу гэдгийг эн чинь атманы гэрийн гадаа нэг удаа яваад дээрэмдүүлвэл таны буруу. Тэр атманы буруу. Атманы гэрийн гадаа 3 удаа явбал таны буруу. Угаасаа дээрэмдүүлэхийг мэдсээр үз ямар маш тэрийн давар явсан л байхгүй юу? Дарамтлахаа мэдсээр үжиж. Яг тэр шиг үйлдэлүүд яг үнэ танд болгоод байна. Энерги жоохон цэвэрл. Яг одоо тийм өөрийгөө жоохон сэргээ те. Одоо заавал нэг юм задуус үдүүжиж ухаарах одоо тийм бидний үеийн ер нь трама юу? Заавал нэг юм надад л юм байсан. Гэл 9 сар ингээд сайхан ороод найз майстайгаа уулзаад юу өгч гэж яхад л тэгэл нэг гайтай эцгийн хурал боллоо. Тэгэл аав төгсгөлт нь асууна манай ирмэн юу болж байгаа юм гэвэл танай нээл ирмэнүүд юу суларсан гэн тэгэл арилгачтай 20 сар бүстүүлнэ. Тэгэл дараа чи 9 сараа бол цаахан даач хичээлээ бол яг тийм үйл явдал болдог байсан. Тэгэхээр заавал бас хэдүүлж гисэн бас нэг тийм задуус дүүлжээж юм уу эсвэл хэцүү ингээ юм болж иж тийм тоолж иж бас яамаа хэцүү юм яах вэ? Тийм үстэй. Бас нэг зүйл гэвэл одоо байгаа амьдралдаа таныг гацаах гээд ийм чөтгөрийн буюу тийм бас хар бараа тийм сонин энергийн үйл явдал танд болоод байгаа юм байна. Таны энерги ингээ хөдрийг харахаар одоо энэ гоё бүргэд гоё ирвэхээ уул ингээ тийм гоё юу байдгийг гоё юмхтэй. Анаач нэг л тийм хүүтэн байгааз юу гэсэн үг гэхээр таны одоо байгаа одоо тийм гаццсан юм комфорт зон юм байгаа бүс чинь яг үнэлэх таныг тийм одоо тав тух юм биш яг тийм гацаах маягийн байлгаад байгаа. Одоо хүн юу хөстэй буудалд одоо хонох хэцүү үстэй. Гэтэ хонол гоё үстэй. Яг тэрнтэй адилхан одоо үггийн яаж байгаа л нэг буудлаар мөнгө ороод ч юм уу тийм байдлаар таныг нэгсэндээ байлгаад байгаагаас ялгаагүй юм аа. Энэ нэгсэндээ чөтгөрийн буюу тийм хар бүрхүү энерги тэм жоохон бас одоо юу яцсан байна? Барьцсан байна. Энэс гарах ёстой шүү заа юу. Гарч иж таны амьдралын дараагийн тийм том эргэл эхэлнэ. Энерги цэвэрл зоригтой бай. Аль аллаас заа юу. За ингээд энерги цэвэрлсэн байжээ. Хоёр дахь нь яах юм? 10 сава. Одоо юу штэ? Буруу газраас хүн явбал хаана утгий? Ямар ч гэсэн нэг газар очно. Яг зөвчрч буруу ши хооронд очдөг. Эндээсээ хүн
зөв газар руу тийм тав тухыг яг өөрөө чинь үнэлдэг, өөрөө чинь зөв замыг чиглүүлдэг, айтайхан явуулдаг тийм зам руу хүн явах хэрэгтэй байд юм а. Тэгж явж иж хүний амьдрал бүр зөв тишээгээ одоо эргэлтэндээ орж явдаг юм а гэдгийг одоо танд сануулж байгаа юм а. Энэ 10 саваа гэдэг хөзөр бол нэг талаас тав тухын хөзөр нөгөө талаас бас олон юмыг зэрэгцүүлээд ер нь нэг юм дуусч юм да тий. Бас хийх ёстой юмудаа бас хийя. Давхар олон юмыг зэрэгцүүлж хий, ядран, зүдрэн гэхдээ зөв замаар явж байгаа зүйлэл явна зөвлөдөг байхгүй. Мэдээж одоо гэдгийг зөв замаар явна гэдэг нь амар гэсэн үг шүү дээ. Буруу замаар явна гэдэг чинь бас нэг тийм бүх юм тийм хэцүү биш. Заримдаа амархан гоё байж болно. Гэхдээ яг тийм зөв замаар явна гэдэг чинь одоо хэцүүч гэсэн дараа нь илүү хатайх юм руу одоо айгүй тийм гоё суурь орно гэдэг үг юм шүү гэж одоо энэ хөзөр дээр гарч иж байгаа юм аа. За бас нэг юм байгаа маа байж байгаарэ. Таны ингээд юу явж байгаа зүйл чинь одоо авч байгаа хариуцлага, одоо авч байгаа борн чинь ирээдүйд үнэхээр гоё ашгаа өгнө гэдгийг өстэй ам бардам хэлье гэж ингээд энэ юугаар хоёр дахь хөзөр дуусгая. За гурав дахь хөзөр дөрвөн зоос. За их хөөрхөн туулай чихнийхээ одоо голд нь барьчихсан байж тээ одоо нэг зоос те. Тэгээ доор нь бас 3 зоос байна. За юу вэ тийм аа ингээд гаргалгаа нарийжсэн хөзрөө харахаар ер нь одоо тийм тогтвортой байдал яа тэгээд юм руу орно. Гэхдээ юм байна. Таны амьдрал яавал одоо дараачийн циклтэй илүү тийм гоё байх юм. Тэгээд яг одоо байгаагаас чинь нэг юугаар өөр байх юм те. Бодоо үзвэл юм байт юм аа. Та ер нь нэг тийм одоо их дажгүй олдог юм шиг хэрнээ бас их дажгүй алддаг төрлийн юм биш үү. Ороод гараал тийм Монгол үр шиг тийм дандаар одоо ингэ явах гэдэг заяа. Ийм байх тусам хүн ер нь нэг тийм юу гэдэг юм. Одоо энергийн түвшинд өөрийгөө тийм бас хадгалах, хамгаалах юм хийж, орлогын үүдээ нээж, зарлагын үүдээ хааж байх жоохон тийм товчондоо уул жоохон гандангаа бацаг яваа. Орлогын үүдээ нээж, зарлагын үүдээ хаах магадлал жоохон юм хийхэд нэг тийм буруудхан бол алга. Тэгэхгүй бол айгүй дайггүй бас муугүй олд юм шиг байна. Зөрөөд муугүй гаргад юм шиг байна. Тэгээд хахаар нэг тус нэг тийм одоо юу бол алга. Нэг тийм гоё үр дүнтэй тийм алаад байгаа хятад байгаа юм бол алга байна нэгдүгürt. Бас нэг зүйл гэвэл юм байна. Өөртөө жоохон итгэлтэй баймаар байна. Нэг л тийм гондоо би чадах болоо яах болоо ийх болоо те. Эсвэл одоо байж байгаа нь муугүй байж тээ гэсэн юм яваад байна. Яг мөнх муугүй юм бол бас тийм сайн ч юм алга. Ер нь тийм гялцаад байгаа юм айгүй ховорлоо байна. За яг уу тийм өдөр зөний юм ганц хоёр жоохон тийм илүү нэмэлт юм орлого олсон ч юм уу сүлжижсэж гоё юм болж байгаа. Гэхдээ том зөрөөр бол нэг тийм өсдөвжээд гайхуулаад нэг тийм миний нүдийг хийгээд байгаа юм бол алга. Тэгэхээр одоо юу яа? Яг тийм санхүү тал дээр, ажил төрөл тал дээр, хийх юм тал дээр гоё. Энд л хүрчи, энийг л болгочих те. Ингэчил гэсэн юм руу бол та орох ёстой байна. Бүр орохоор гарахгүй бүр тийм өөрөөсөө тийм итгэлтэй юм хийж эцсийн үзмээр байна. Тэгэд одоо итгэлээ дажгүй байх ёстой шүү заяа. Ялангуяа санхурдал дээр. За харин одоо юу яана? Одоо дараачийн эргэлтийн цэг дээр ингээ ороход юун дээр анхаарах вэ? Яахыг хөдөл дээр одоо орох хөзөр юу үзсэн байна? Харцгаая. За энэ чинь аюу гой хөзөр байт юм аа. Яагаад вэ гэхээр хүн өөрөө хүмүүс юм заахаар мэдээ маш сайн сурдаг гэдэг шүү дээ. Одоо хүнд өөрийнхөө тийм чаддаг юм аа заа. Зөрөөд хүмүүсийн өөрөө чинь бас чаддаг мэддэг юм аа сайхан заагаад хослоо явах юм шүү. Нэг л их тийм би бол ийм хүн, би бол тийм хүн ч юм эсвэл таг зожирох хэрэггүй. Тэгэхээр одоо хүмүүсээ яаж очих хэл хамаа олцдохгүй байгаа бол хүмүүс өөрийнхөө мэддэг бүр чаддаг юм аа зааж өг сурах, сайхан хуваалц гэдэг юм нэг талаас одоо гарч иж байгаа юм. Тэгээд заавал нэг тийм өөрөө насаж юм хөгшин хэдэн одоо хөгшин хоньны нас болсон колхозууд хэрэггүй. Яг тийм илүү тийм залуу үерүү, тийм дажгүй үерүү, сэтгэлгээний хувьд илүү тийм залуу, чөлөөтэй үерүү сэтгэж одоо харьцуулж илүү тийм дээр юм шүү гэдэг хөзөр ингээ гарч иж байгаа юм аа.
бас нэг зүйл гэвэл юм байна. Хүмүүст сайн зааж иж хүмүүсээс дараа өөрөө сайхан суралцсан шүү заяа. Тэгэхээр таны амьдрал яг тэр замаар явж илүү тийм гоё болно. Нэгт. За хоёр дахь нь Oracle хөтөр. Уг нь юу юм бэ штэ. Бас л саяныхтай жоохон төстэй. Гэхдээ яг гоо жирийн сажиг өөр юм гэвэл юм байгаа юм. Жоохон буюу үйлт. Гэхдээ буйны хамгийн дээд үйл гэдэг чинь хүнд юмыг зааж өгнө, загас барих аргыг зааж өгдөг шиг хүмүүс сайн тусал, ялангуяа оюуны үйл, тийм зүйлсээ сайн тусал, тэгжээж дараа чи ингэ сайн сахимж орж ирнэ. Давхар та бас өөрөө энийг юм чаддсан юм, боддсон юм гэдэг тийм гоё урам аавна гэдэг үзэр гарч ирж байгаа юм. Ямар ч нөхцөл хүмүүсийг одоо өөртөө тийм ойрхон байлга. Гэхдээ нэг тийм уулын савдаг одоо тийм говийн ганц гэр шиг нэг тийм аимшиг төгс бүтээгч байгаа хүн шиг тийм битээ та ганцаарж зожигроорой. Айтайхан амьдралд бол өгцсөн, айтайхан амьсгаа явж байгаа. Тэрэндээ нэг тийм одоо өөрөөгөө нэг тийм зожируулах шаардлага бол юу гэвэл нэг тийм алга гэдэг хөзөр энээр ингээд гарч байгаа юм аа. За харин одоо анхаарал штэ. Ер нь болж үл дими шүү ингээд яг өөрийнхөө тийм зөв өөрчлөлт ороход димимэ гэсэн хөзрийг одоо харцгаая. За нэг сава. Хит бас нэг тийм давлуун шууд дайрч орно гэсэн юм бас бодож болохгүй. Ялангуяа одоо юу гэдгийг цоо шинээр ими эхлүүл. За яг хөө ингээ эхлүүлээд ингэж болж байгаа ч гэсэн яаж өөрийнхөө тийм мэддэг юм дээр бас туршлагатай юм дээр хүмүүсээс ярилцсан юм дээр одоо саваны хөлөг батгч юу юм? Өөрийн гэсэн туслахтай, зөвлөдөг хүн амтантай тийм төлөвч. Харин нэг сав бол зүгээр л шууд дайрч ороод алж чаддээсээ зодтолтыг цус үзье гэсэн бохгүй юу? Тийм хэмжээнд тогтворгүй байж бас болохгүй шүү. Бодож үзэх юм а бодож үзээрэй бас. Тогтвортой байх хэрэгтэй юм, тогтвортой байх хэрэгтэй юм шүү гэдэг хөзөр нэгдүгээр ингэ гарч иж байгаа юм аа. Хоёр дахь нь одоо Empress буюу хатны хөзөр. Хит бас одоо юу гэдгийг хүүхэн шиг гэж одоо хүүхэн шиг уус зөвлөлтөө одоо юу гэж болохгүй. Олон юмыг зэрэгцүүлээ, бас зөөлөн бай. Одоо тийм бүгдийг хайрлаа. Хайрвал орчлын юм, хайрвал ертөнцийн юм гэсэн юм л дэмий. Өөрт чинь ер нь тийм шийдэмгий байдалд ажгүй ингээд тийм тооцоолоотой зүйл болж байгаа учраас одоо зохиж байгаа хийх ёстой учраас биш одоо нэг тийм айхтар хөөрхөн дэлхий мэлхий үлээг одоо нөхцөл таны одоо их тийм гоё өөрчлөлтөнд хэрэггүй юм аа. Одоо үр дүнд суурилсан юм дээр явж байхад та хитос тийм заваарсан юм бол хэрэггүй юм шүү гэдэг хөзөр ингээ гарч иж байна. За ингээ хоёр дахь хөзөр маань дууслаа. Хөзөр дэлгэрэнт таалагдсан бол лайк дараараа, шеэр хийгээ, subscribe дараарай. Мөн донешн явуул маш баярлах болно. За тэгээ мөн та гүлийн нутган дээр юу хийх хүсч ямар зорилготой байна те. Юуны төлөө тэмүүжин гэдгийг бичээ явуул тэр төлөө сайхан манифест хийгээ залбирал өдөр өрөөлт өгөх болно. Тэгээд дашрамд дуртахад одоо байнгын стресстэй, тавьж чадахгүй, уур цаартай хэцүү байгаа бол юу яагаад මේ та бүхэнд өөр энерги нь бохирдсон хэцүү байх шиг байна. Тэгээд тэрээсээ гарчдахгүй байгаа болтой. Одоо энерги цэвэрлэдэг Oracle гээд энерги цэвэрлэх давсаа саналгаж байна. Ердөө ингээд 10-20 минут сайхан усанд ороод тэгээд эсвэл банкд одоо байн авахгүй бол төмбөд орсон ч болно. Тэгээд хөлөө сайхан дүрээд 10-20 минут гараа сайхан бясал хийгээ тэгээд сайхан шүршүрт орчхоор үнэхээр сайхан би хажаа амраад сайхан болоод одоо ядаргаанаас гэсэн тайлбартай гоё болж юм байгаа юм шүү. За юу. За тэгээд сүүлд нь хэлэхэд тооцоотой юм хий. Одоо өнөөдрийн уушгнаас илүү маргааш өөх яг одоо илүү дээр байна шүү. За одоо харин 3 дахь хөзөрлөгөө орцгоё. За 3 дахь хөзөр маань одоо савааны хатан. За хөзрийг ажиглавал одоо нэгэн эмэгтэй ойн гүнд саваа барьчихсан. Их тийм бардан эмэгтэй болтой шүү. Зүгээр нэг юм сайхан гүнээ биш те. Улаан дашинтай Монгол төшөөр тийм байж гин. Хамгийн гол нь их тийм бардан байна. За юу гэсэн үг вэ гэхээр ер нь одоо юу ямар байна.
таны амьдралд яг өөрчлөлт оруулъя. Давхар дараагийн илүү тийм циклтэй ингээд одоо зөв зам руугаа орё гэхийн тулд та өөрөө жоохон бие даасан байх хэрэгтэй байгаад байна. Гээл нэг юм нарийн ширэндээ мэддэггүй, яахад мэддэггүй тийм заваарсан юм яваад ахаар яг үнийг хэлэхэд таны амьдрал яг хөдөөний хүү гэдэг шиг тийм байх байдалтай, сумын төв дээр байх байдалтайгаа адилхан гэдэг шиг юм яваад байна. Одоо уг нь бол эн чинь гэдгийг дараачийн юм чинь хизээ хаана гэж юм харж ирдэг. Гэтэл таны нөхцөл бол та өөрөө энийг хийж ээж, энийг яг болгож бүтээж ээж, ингэж дараачийн цикл рүү орно гэсэн тань тийм сорилын үе орж ирж байгаа юм байна. За энэ сорилын үеийг одоо яаж давж туулах вэ? Хэд юм байгаа. За эхний ээлжинд өөртөө итгэж жоохон тийм зоригтой, тийм зоригтой одоо хайтайхан явмаар байна. Бас нэг зүйл гэвэл та уг нь их тийм энэ өдрийг сонгосон хүн та уг нь зожиг биш нийтч хүн байна л да. Даанч тэгээд амьдралын ихээр жоохон тийм зожигрох эсвэл өөрийгөө тусгаарлах, аймаарах юм болоод байгаа юм биш үстэй гэдэг үзэг харж иж байна. Энэ бол бас нэг тийм сайн зүйл биш юм шүү. Өөрийгөө харин ингэх тусам одоо амьдралаас таныг одоо та сорилт байгаа шүү дээ. Энэ сорилыг яаж тавих вэ? Харин ингээ өөрийгөө зөв хүмүүсээр хүрээлүүлээд өөрөө их тийм гоё одоо өөдрөг амьдралын сайнсхан гоё энергийг мэдрээ тэ. Тэгээ явж байхад бол одоо бас амьдралын зөв эргэлтийг бол та орох юмаа гэдэг үзэг нэж гарч иж байгаа юм. Бас нэг зүйл байгаа юм. Ер нь юу яж болохгүй шүү. Ингээд амьдралыг ингээ амьдраа явж байхдаа хит юмд хаалттай, наач нь болохгүй, наач нь тийм гэж болохгүй. Харин тэр зам зарлаа чи та чинь ингэж үзэг сонгосон хүн таав нь залуу хүн байгаад та. Залуу хүн биш үү? Сэтгэлийн хувьд шүү. Заавал нэг юм өөрийгөө би хөшөрсөн 50 орсон ч юм уу 30 орсон ч юм уу яаж хийсэн гэж бодох хэрэггүй байна. Харин тэр зам бүр өөрөө гоё би ингээд харин би энэ залуудаа сэтгэлгээтэй юм гоё бүхс одоо ирчүүд нь яг чинь одоо том тэрэж мичтэй яад гэдэг ч юм уу толгой сатаж ч юм уу эсвэл боо юу гэдэг ч юм уу охтууд нь бас гөх бүхс гоё ч юм уу эсвэл юм залуу сэтгэлгээтэй одоо турж мурж нэгэ те яг тэгж өөрийнхөө сэтгэлгээг ингэж авч хүлээж байж таны ингээд дараачийн одоо энэ өөрийгөө сорилоод дуусгаад дараачийн амьдралын цикл дараачийн амьдралын эргэлт рүүгээ орох юм аа. Орохгүй бол та ингээд яваад байл гээл яваад ах юм байна. За юу вэ? Бас нэг зүйл гэвэл ажил төрөл тал дээр юу яана? Яг өөртөө тийм таалагдсан яг өөрөө чинь нэг тийм гоё байлгаж чаддаг хажуугаар нь бас ашигтай орлоготой бизнес хиймээр байна. Тэгэхгүй бол балансыг барьж чадахгүй байна. Сэтгэл зүйд аюул сайхан юм хийхэд тэр нь одоо санхүүгээр явдгүү. За санхүүгээр атах юм хийхэд тэр нь сэтгэлд нь хүрдгүү. Тэгээ энэ хоёрын балансыг яг олох нь таны амьдралын бас нэг сорил байгаа юм. Энэ сорилыг та айтайхан шиг нэг юм туулж ээж, давж ээж та амьдралын ингээд дараачийн эргэл дараачийн тийм одоо болох ёстой бол орох юм байнамаа. Энэ хамгийн зааваа нь юу яадаг одоо юу ихгүй юу? Гэл үргэлжлээд байдаг. Чин зарим хувьд хөлнгийн хэмжээ за энэ хүртэл ингээд дууснаа гэсэн юм байхгүй. Ингээл таныг нэг юмд хүрчээсэй гэж уг нь бурхан багш зүтгүүлэл ашиг байна. Дааш та тэрэнд хүрэх гэж бас зөндөө юм болоод байна. Яг хүрчүүл үнэхээр сайн. Угаасаа тийм хүрээсэж ч найдаж байна. Байна. За тэгээ сүүлд нь одоо энэнийг хэлэхэд ер нь одоо үгүй зоригтой шийдвэр гаргах. Яг бас тийм комфорт зондоо тав тухын бүстэй ингээд зүгээр тийм сайхан байгаад авах танд үннийг хэлье. Үнэхээр зохихгүй байна. Үнэхээр явахгүй байна заа юу. Тэгэхээр ингээд амьдралын сорилоос ингээд юм хийж байгаа бол зоригтой алхам арга зоригтой шийдвэрүүдийг гарга эрсдэлтэй алхмуудыг хий. Одоо комфорт зон тав тухын бүсээс жоохон гар өөрийнхөө хэмэрл ундаа жоохон сэргээ. Өөрөөдөө тэгэд хамгийн гол нь би энийг хийж чадах итгэлтэй бай. Уг нь ч юу штэ. Суур сатай хүнтэй хүн л учирдээ шүү. Дажгүй хүнтэй дажгүй хүн л учирдаг. Гайтай хүнтэй гайдны хүн л таарах гэдэг юм. Тэгэхээр таны амьдрал дажгүй байгаа хгүй юу?
А яг хөө мэдээж жижиг хүмүүс бол орж иж л байгаа. Гэхдээ тэрэнд бол анхаарах юм байхгүй. Гол нь та өөрийгөө суур саттай дажгүй те атайхан гэдэгтээ өөрөө сэтгэгээд өөртөө үнэмшүүлээд гоё явмаар байна. Тэгэхгүй бол нэг юм өөртөө итгэлгүй ингээд нэг юм заваараад яваад ах нь үнэндээ явцгүй бас бүтэхгүй юм биш үү гэдэг хөзөр энэ дэр ингээд гарч иж байгаа юм аа. За харин одоо хоёр дахь нь 2 сава. За хөзрийг ажиглавал одоо нэг нь өвөө одоо өвөөлөө гос гэж одоо 2 савааны нэгийг барьчихсан, нөгөөх нь тавьчихсан. Тэгээд ер нь бол сонголтоо хийж гисэн гэсэн маягтай байж штэ. За юу гэсэн үг гэхээр 2 сава бол хамгийн ихэнд ер нь амьдралаа том зургаар жоохон төлөвлөө. Аюу тийм өнгөцгөө юм хийгээд байгаа юм биш үү? Аюу тийм ерөнхий яваад байгаа юм биш үү? Ер нь энэ хөзрийг сонгосон хүн та амьдралд аюу тийм тогтворгүй юм хийгээд байгаа юм биш үү? Нэг юм аваад за юм хийгээл бодоол тэгэл тэрийг эцэг нь үзэхгүй дуусахгүй завааруулаад орхиол ахиж юм хийгээд дахиж завааруулж орхиол тэгэл тэрэндээ улам өөрөө юм ороод бүр хэцүү байдалд ороод яг тийм маягаар бас явж явах магадлал байна уу да гэдэг хөзөр одоо ингэ бууж байна. За яг хөө тэгээ болж юм заа тэгээ явдсан байж дүүрч. Гэтэл энэ чи ингэж байгаа байхгүй юу? Яг өөрийнхөө амьдралын яг том зургаар юм хийж байгаа юм. Эхний алхмуудыг хийж жоохон зоригтой бай, тэ 50 байхын хажуугаар зоригтой үйлдэлтэй гоё хийгээ яваа гэдэг хөзөр энэ дэр ингэ гарч иж байгаа юм. Ялангуяа өөрийн хамгийн чухал гэж үзээ одоо хайр дурлал дээрш тэр синглүүд нь одоо ингэн гэсэн төлөвлөгөө гараад хостойнууд нь ч гэсэн бас одоо цугтаа хийгсэн төлөвлөгөө гараад тэ гэр бүлтэнүүд нь гэр бүлээрээ хийгсэн төлөвлөгөө гаргаад нэг өсөндөө таны амьдрал юу гэдгийг шүү. Яг одоо хувь тавилан бол тэр нэг ийм хүрэх гэсэн зам тавьсан байгаа. Тэр хүрэх гэсэн замд яаж хүрэх вэ гэхээр бүх юмыг сайхан төлөвлөж дээшээ явж иж хүрнэ. Тэгэхгүй тэгээд нэг юм ерөнхийгээр ингээ заа болно заа ингээд хахаар яг үнэхлий ямар ч үр дүн алга заяа. Тэр үр дүн яаж үүсэх вэ гэхээр тийм тогтвортой гоё ингэж явах нь танд маш чухал юм шүү гэж одоо гарч иж байна. За бас нэг утгатай юм байгаа юм аа. Карьераа төлөвлөмөр байна. Ер нь амьдрал байгаа бүх юм хувийн амьдралч гэсэн тэр гадаад ажил карьер гэсэн төлөвлөмөр байна. Тэгээд юу юмараа өөрийн гэсэн тийм гоё мөрөөдөлтэй, харах өнцгтэй, ярих өнцгтэй тийм гоё баймаар. Өөрийнхөө мөрөөдлөө итгэмээр яг өөрийнхөө тийм юм гоё юмд хүрнэ гэж бодмоор байна. Сайхан ингээ те болгоё бүтээ. Дайрч орё. Одоо асуудлыг сайхан шийдээ. Би ийм I have a dream гэдэг шиг би ийм сайхан мөрөөдлөө гэд явмаар байгаа хгүй юу. Гэтэл тэрэндээ та өөрөө ч итгэхгүй бай. Та итгэхгүй болохоор хинж тэрэндээ итгэхээ. Юу нэг итгэлээ гээд чи яах юм бэлээ те. Ийм өстэй. Тийм үйл явдлууд ингээд болоод учраас таны амьдрал жоохон өөрчлөлт буюу тийм нэг change of window гэдэг одоо өөрчлөлтийн салхийг тэнд хэрэгтэй байна. За яг ингээ өөрчлөлт юм байж тэгжвэж таны амьдрал юу яа? Хувь тавилангаас орж ирэх энэ салхинд одоо орж дараачийн амьдралын өөрчлөлт дараачийн ингээд илүү тийм цикл рүүгээ орох юм аа. За юу. Орохгүй бол гээл яваад байна. Заваарсан юм гэдэг шиг. За уушлаарай. Арай бас жоохон хитрхээд ах шиг байна. За тэгээд явж идэм байжээ. Та төлөвлөжлөө. Зүүн давхар савааны хатан чинь зүүн совд. Зүүн совгоо бас маш сайн сонсон шүү. За тэгэнгүүт зүрх сэтгэл дээр одоо аягны хөлөг бат гэдэг үгсүүд гарч ирж байгаа юм. За энэ бол мэдээж бас их сонирхолтой хөзөр. Аяг чинь өөрөө мэдрэмжийн өдөр. Тэгэнгүүт аяг бол ууны чинь тийм дайрч яваал ингээл гэсэн үзрээд өгөхгүй юу. Гэтэл цааш харсан байгаа юм. Юу яана? Ер нь сэтгэл зүрхэндээ мэдэрсэн мэдрэмжүүдээ юу яа? Хит бас дотроо хадгална шүү. За юу. Ер нь энэ хөзрийг сонгосон хүн та их тийм мэдрэмжээ дагдаг төрлийн бас тийм дэврүүн сэтгэлтэй хүн байна. За яг хөө дэврүүн байх нь болж байна. Тэг шинэ талаас зөв. Яг
гол нь одоогийн нөхцөлд хит дэврүүн, хит сэтгэл зүрхэндээ анхаарах нь одоо таны нөгөө төлөвлөлт гэдэг имийг алдагдуулахад хүрнэ. Тийм учраас бас 100% тийм дэврүүн зүрхсэлээ дагаад тийм гоё бай гэсэн юм бас буруу байгаад байгаа юм шүү те. За хоёрдугаарт нэг имийг анхаармаар байна. Амьдрал угаасаа нэг юмыг сайн ойлгооч. Таны амьдрал сайн ч болж байгаа, муу ч болж байгаа. Муу юм болгоныг бас одоо ингээд зүгээр зүгж харахын оронд энэс ухаарах юм нь юу байваа? Би ер нь амьдралаа юунд л алдж яваа тий? Энэ алдаанасаа яаж суралцах вэ? Заавал нэг юм бас задуулж нүдүүлж, хараалгуулж гэж ойлгох яг зарим үнэхээр үе хүн байдаг. Гол нь энийг дахин давтахгүй байх хэрэгтэй юм. Тэгэхгүй бол таны амьдрал одоо юу гэдгийг нэг ёроолоо ч юм уу нэг хэсэг сонин газар гацчаад тэрнээс ерөөсө гарчдаггүй байгаад байна. Гээл нэг газар ингээл эргээлэн. Тэгээд дахаар ер нь бол хүн уусаа гацдаг юм. Тэгэхээр тэрнээсээ бас нэг тийм сэтгэл зүйн төвшөнд одоо алдаагаа давтахгүй бай. Одоо илүү тийм гоё өөдрөг бай. Тэгээд юу яадаг? Илүү тийм бүтээл сэтгэлгээр юмыг болгоё. Заавал нэг юм хатуу юм ингээд бас дэмий юм а тий гэдэг үзэр гарч ирж байгаа юм. Тэгээд дээр нь ер нь амьдралдаа аюу тийм гоё урамтай бай, амьдралын сайн сайхан мэдрээ гэдэг юм байгаа юм. Бас нэг зүйл хэд хүмүүстэй юу яаж болохгүй. Одоо юу гэх юм. За яг нүүр тулах хүмүүс байгаа ч гэсэн ер нь нэг тийм хүмүүстэй хэд муудалцах, өөрөөсөө тийм дайсан үүсэх хэрэггүй. Аярны хөлөг батар гэдэг бол нэг төрлийн дипломат гэхгүй юу? Энд чинь бодолтой. Нэг хүний зүрх сэтгэлийг өөр хүнд нь авах гээд одоо хөлөг батарж явж штэ. Тэгэхээр аюу тийм дипломат ер нь бай, хүмүүстэй муудалцах шаардлагагүй. Яагаад гэвэл өөрчлөе бол тийм дайсан байсан яадаг гэдэг юм бол хэрэггүй. Аюу тийм аргыг олж сурж явж ээж айгүй айтайхан одоо амьдралынхаа циклийг дээшлүүлэх илүү айтайхан юм руу орно гэдэг хөтөр ингээ гарч иж байгаа юм. Тэгээ юу ямар вэ? Одоо хит бас одоо яг мэдээ зөрөгтэй байх ч гэсэн эрсдлээ тооц гэдэг юм байхгүй юу? Тэрнтэй адилхан та бас эрсдлээ ер нь тооцсон юу болох вүлээ, юу болохгүй л гэдэг айгүй сайн мэдсэний үндсэн дээрээс үйл хийх нь өөрчн маш тийм одоо зохистой бөгөөд энэ нь дараагийн ингээд амьдралын одоо эргэлт цикл явахад маш чухал гэж байна. За ерөнхийдөө төгөрөхөд бол аюу тийм бие даасан бай, өөрчн нэг юм ховд хөдөлгөөс өгсөн нэг юм туулах давах хэвээр юм даваа бай. Энэ давааг та удаан хугацааны төлөвлөлт юм хийж давна. Давхар эрсдэлтэй өөрөө тийм чөлөөтөөс давшиж орно. Гэхдээ хэд эрсдлээ тооцох хэвээр бас алдаанаас суралцаараа гэдэг үзэр гарч иж байна. За харин одоо юу вэ? Гаргалгааны наривчсан хөзрлөөгөө одоо харцгаая. За энэ ч ярээстэй хайтах хөзөр болчихлоо шүү. Энэ за зэн нэг байж. За морин тэрэгтэй болж штэ хоо. Одоо өөрөө ч бол уг нь амьдрал зөв замаар явж байгаа юм байна. Туулах системээр туулаа явж байгаа. Юу нэгсэндээ морин тэрэгтэн гэдэг бол 10-аас 9 рүү орцсон шүү. Зөв замаар аюу хайтайхан байгаа шүү. Гагцгүй одоо өөрийнхөө те анхаарах хэрэгтэй юм дээр жижиг сажиг юмнууд дээр ер нь анхаарчаарай. Одоо өөрөө яг нэг аюу ингээд гоё тарваг барьлаа. Тарвагаас ах ингээд арсын өвчлөө, арсын хууллаа те боод их боллоо. Гагцгүй нэг юм жижигхэн амын боох ч юм уу жижиг сажиг юм дээр л яг эцсийн нүдхээс өмнөх хэсгээр алаад байгаа юм биш шүү те. Яг юмыг дуусгах тийм жижиг юмнууд дээр алдаанаарсаа маш сайн ухаараарай, суралцаарай. Тэгээд давхар хөдөлгөөнтэй байгаарай. Нэг газар ингээд удаан байх, эсвэл нэг газар ингээд нэг тийм сомол бурхан шиг байх олыг өөрч нэг тийм зохицдгүй юм байна. Тэгжээ дараагийн амьдрал илүү гоё цикл рүүгээ ороод эргэлт рүүгээ орох юм байна да гэдэг хөзөр нэгдүгürt ингээд бууж байгаа юм аа. За хоёрдугаар морин тэрэгтэн гэдэг чинь одоо бас нэг ийм юуны утгууд байдаг юм аа. Бодоо үстэй морин тэрэгтэн гэдэг чинь хөдөлдөг. Нэгсэндээ одоо морийг хааш явж байгаа өдөрдөн штэ. Тэгэхээр юу явах хэвтэй? Дахиад нөө бие даалт руу орж байгаа юм.
одоо та морь эсвэл моринд хэрэгтэн үү? Моринд хэрэгчин үү? Жолооч уу? Бодож үзээрэй. Морь бол хүний зараалаар явна. Моринд хэрэгтэн бол өөрийн хүслээр явж байгаа. Тэгэхээр таныг бас морь байлгах сонирхолтой хүмүүс байдгийн шүү. Та морь байх тусам амьдралын дараа дараагийн гой зөв одоо хугарлын зэгүүд рүү зөв зэгүүд цикл рүү орохгүй байгаа л нэг газар. Морь ч яаж орох юм тийм үстэй. Тэгэхээр тэр талаар ер нь бодож үзвэл өөр төлөв тийм бие даасан чөлөөтэй би юм байх эрхтэй гоё юмаа гэдэг юм руу өөрийгөө таны одоо ороорой гэдэг хүзэр гарч иж байгаа юм байна. За хоёр дахь нь хоёр сэлэм. За ингээд одоо юу хийчихэн да эргэлзэндээ хөө. Эргэлз сэнэлч бас нэг тийм жоохон заваарсан байгаа штэ. Гээл нэг юм яах нь мэддэггүй яваад байдаг яах гээд байгаа ч мэддэггүй. Гэтэл энэ чинь сонголт нь яг энэ байдгийн. Юу вэ гэхээр хүн зүүн совин. Энэ хүзэл сонгосон хүн та ер нь их тийм зүүн совингийн мэдрэмжтэй айтайхан юм байна гэвэл байна. Гэхдээ юу яагаад байна? Та өөрөө зүүн совиндоо яг үнийг хэлэхэд итгэдэггүй юм байна. Үгүй яах вэ нэг тийм гэд. Яг наачин бол яг үнийг буруу байгаад байна. Зүүн совиндоо итгэжээ, зүүн совингоо бас сонсчээ, зүүн совиндоо аюул тийм гоё холбогдож таны ертөнц ингээд таны амьдрал чинь илүү бас энэ юухгүй юу? Зүүн совин орж ирээд гэдэг чинь танд илүү их тийм зөв юм руу орно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр битгий эргэлзээрээ ямарваа нэг зүүн совиноос орж иж байгаа юмыг айтайхан зөв мэдээ ингээд тань руу орж ирэх болно. Тэрийг сайхан дагаж яваарай. Тэгэхдээ эргэлзсэн үедээ шүү. Бус үед нь бол дажгүй штэ. За ерөнхийдөө бас нэг юм байгаа юм. За тэгээд дээр нэмэхэд дандаа юмны тийм логикийг харж байгаа заа юу. Битгий өөрийгөө тийм эргэлзүүлээ, тийм одоо юу гэдгүүлээ ерөнхий байлгаа, битгий байлгаа бүх юмыг тодорхой байлгаарай заа юу. За харин 3 дахь өдөр маань одоо дээд гинтэй. За ялч өстэй энэ бол оройгоор зүүн совингийн өдөр дөхөө. Зүүн совингоос ч бол орж иж байгаа зүйлс уг нь танд их гоё юм хэлт юм. Ялангуяа одоо хүмүүстэй харьцах, хүнийг таних тэр талаар бол та маш сайн юм мэддэг юм байна. Одоо хүнийг зөв таньдаг юм байна. Тэгээд дээр нь ер нь одоо тийм өөрийгөө амьдралыг өөрчлөлөө эсвэл ингэж яхад тустай байдгийг тэр тал дээр та илүү тийм манифест хийвэл айгүй өндөр үр дүнтэй юм байна гэдэг үзэж гарч ирж байна. Айхтар одоо гэдгийг яг давах хэсэг даваа байгаа. Гэхдээ яаж давах нь бол таны асуудал байхгүй. Тэгэхээр тэр даваа давахад одоо манифест хэрэглэх үү, эсвэл яг өөрөөрөө давах уу, тэ? Эсвэл одоо морь унах уу гэдэг чинь ямар ч хамаагүй байхгүй юу. Давж байвал давах. Тэгэхээр тийм учраас манифест хийх талаар ер нь та маш сайн аргыг олжээ, мэдж авчээ, юм хийжээ гэж харж ирж байна. За бас нэг юм юу юм бэ? Өөрөө юм хийж байгаагаа заавал нэг тийм өнгөрөө тухайд яриад шаардлага та аюу тийм бас хэл амтай энэ юм байд юм байна. Тэгэхээр ер нь юмыг дуусгаж байгаа бол хэл амгүй чимээг хөнөл дуусгаж юмаа хийчих. Тэгээд давхар хүмүүсээс сайхан юм асууж ер нь бол яах уу, ийх үү, юу болох уу, хүнээс ингээ ямаар нэмэр тэ мэдгүй зүйлсээ бол хүнээс асуух шиг буруу юм бол байхгүй. Аргыг нь олъё гэвэл аргыг нь олжээ. Угаасаа болно. Айхтар асуудал юм байдгүй заа юу. За ингээд одоо 3 өдөр маань ингээд дууссан байна. Одоо танд Oracle өдөр одоо таны амьдралын юм юу гэж зөвлөсөн байна харцгаая. За таны амьдралын дараачийн цикл одоо яг юу болох дараачийн эргэлтэнд ямар хөө болох те одоо юу яа Oracle өдрөөс юу зөвлөсөн байна харцгаая. Юу яана? Ер нь бүх төрлийн байж болох боломжийг одоо олцгоо. Ийм байж болох юм байна. Тийм байж болох юм. Одоо чинь би бол бодож үзэж тэгэл лам байж болох юм байна, христчилж болох юм байна. Эсвэл одоо сатанист бас байж болохгүй юу? Яг тэрэн шиг одоо ийм байж болох юм, тийм шиг болох юм гэсэн бүх юм бодож үз. Тэгжээж таны амьдрал яг тийм бүтэн болно. Заавал нэг юм одоо инглээ, тэглээ, эсвэл энэ болохгүй штэ, тэр болохгүй штэ, ийм юм дими юмаа гэдэг ахвал яг үнэн ихэд өөр чинь зохицохгүй.
Яа юу зохицох вэ гэхээр аргыг олсон, бие даасан, одоо юмыг болгож бүтээсэн тийм зүйлс таны амьдрал маш сайн зохицох юм а гэдэг хөтөр гарч иж байгаа. Ялангуяа үргэлж өөртөө сонголтыг өгж байгаарай. За юу. За хоёрт дараачих нь practice буюу одоо бэлтгэл. Ямар нэг юм хийх гэж байгаа бол юу яа? Одоо хэдүүлээ юмыг өөр дээрээ сайн бэлт. Одоо англи хэлээр жишээ нь юу вэ л да. Таны хөгжөөд одоо англи хэрэгтэй байлаа гэж бодъё. Харин англи хэлтэй болж та илүү сайн хөгжиж штэ. Тийм учраас одоо ямар нэгэн байдлаар таны амьдралыг одоо түрүү хэлсэн штэ. Юм хий болж байна. Хийхдээ чадвар одоо хэрэгтэй зүйлс байгаа бол боломжуудыг харж аваад маш сайн зөрөгтэй хий. Тэрийг нэг хийсэн бол эцсийн үзэл нь аюул сайхан бүгд нь хий. За бэлт заяа. Тийм үр дүн гарч таны амьдрал бүр сайхан болно шүү. За харин ингэ явж байхад юу болохгүй вэ? За хуурамч ад жаргал гэдэг юм байт юм аа. Бүх юм болж байгаа мэтэр өөрийгөө мэдрээд хараад явах бол яг үннийг хэллээ. Дими заяа. Айгүй эрсдэлтэй, айгүй лайтай юмнууд явал ингэ яваад ах нь өөрт нь буруу юм байдгийг. Тэрний орон зүгээр бодит байдлаар төлөвшөрөөд надад бол ийм юм болохгүй байгаа юм байна. Энэ болж байгаа юм байна. Энэ дими юм аа гэдгийг ингээд ойлгочих гэдэг хөтөр одоо хэлж байгаа юм. Хоёр дахь нь сэлэмний хатан. За бүх юм дээр их тийм хатуурхаад, бүх юм дээр их тийм бардамнаад, бүх юм дээр би бол том гар юм аа, яал илээ гэх юм бол хэрэггүй заяа. Зүгээр л тайван бай. Амьдрал өөрөөр шийднэ. Яг өөрийгөө хардаг юм аа хар, бусдаар зүгээр шүү заяа. За ингээ 3 дахь хузар маань дуслаа. Хузар дэлгэхэд таалагдсан бол одоо лайк дараарай, шеэр хийгээ, subscribe дараарай. Мөн donation бол маш баярлах болно. За тийм үн та гүлэний эхлэнээр юу хийх хүсэж байна? Ямар хөө зорилготой байна те? Юуны төлөө тэмүүжин гэдэг бичиж явуулвал тэр чинь төлөө сайхан одоо манифест хийгээд залбирлууд ирүүлэх болно. Тэгээд дашин дуртахад та бүхэн үнэхээр тийм байнгын стресстэй, тайвширч чадахгүй, энерги тохирдсон мэдрэмж авч байгаа бол та бүхэнд одоо энерги цэвэрлэг Oracle давсыг санал болгож байна. Ердөө ингээд 10-20 минут сайхан давстай ваанд ороод эсвэл одоо ваанг байсан ч гэсэн төвпөнтэй усанд хөлөөд өрөө те. Дараа нэг 10-20 минут сайхан юу яагаад бясал хийгээд тэгээд сайхан шөшөөр дорхоод бичнэ. Аюул сайхан энерги цэвэрлэгдээд аюул сайхан тайвшаад гоё болт юм байгаамаа. Тэгээд сүүлд нь хэлэхэд жоохон бие даасан байгаарай. Хит өөрөөрөө хит хатуурч болохгүй. Өөрөөсөө хайртай байгаарай. За тэгээд дараачийн одоо хөсөлтөлтөөр уулзцай хайртай шүү миний Монгол ардмаа.